Сайн бацгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Тэгээ та бүхэнтэйгээ уулзаагүй нэлээд удсан байна. Гэхдээ миний сувгийг захиалж одоо сэтгэл үлдээж, лайк даарч одоо энэ сувгийг маань захиалсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид нэр бүгдээрээ маш олоолаа болсон байна. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ сүүлийн хэдэн жил би хаагур юу хийгээд яваад исэн бэ гэхээр миний YouTube Shorts-ыг харсан болвол би Австралид сая 2 жил магистраа хамгаалчаад 24 оны одоо өвөл буюу бараг 25 оны эхэнд бараг ирсэн гэсэн үг. Тэгээд ирээд ер нь жил гаруй хугацаатай болж байна. Тэгээд одоо ингээд бичлгүүдээ ингээд идэвхтэй буцаад ингээд хийгээд явжаяа гэж бодож байгаамаа. За тэгээд миний энэ одоо удаагийн одоо эхний бичлэгээрээ би өөрийнхөө оюутан байхдаа хийжсэн Америкт очиод хийжсэн анхны ажлын тухай ярья гэж бодсон юм аа. Тэгэхээр хэрвээ миний бичлэгийг үзсэн бол та бүхэн мэдэх байх, эсвэл мэдэхгүй ч байж болно л да. Ерөнхийдөө шинээр ирсэн захиалагч та бүхэндээ бас баярлалаа. Би Зүүн Орегон мужийн одоо Америкийн нэгдсэн улсын Зүүн Орегон мужийн их сургуульд одоо бакалаврын зэрэгээ одоо хамгаалсан байгаа. Тэндээ 4.5 жил сураад явж байхдаа янз бүрийн ажил бол хийжсэн. Тэгээд Америкт очиод миний хийсэн анхны ажил бол одоо их сургуулийнхаа оюутны гуанзанд одоо ажилд орсон байгаа. Тэгээд мэдээж би гадаад оюутан учраас одоо Америкийн оюутнуудаас нь төрүүлээд 1 вэ 2-7 хоногийн өмнө төрүүлж очиод одоо гадаад оюутны orientation буюу танилцуулах сургалтанд хамрагдах байсан. Тэгээд энэ маань бас надад ажилд ороход давуу тал болсон л доо. Яагаад вэ гэхээр бусад Америк оюутнууд очоогүй байхад би тэнд ажил төрүүлж хайж олсон гэсэн үг. Тэгэхээр хэрвээ та бүхэн гадагшаа сургууль сурах гэж байгаа бол ер нь дотооддоо ч гэсэн ингээд танилцуулах, чиглүүлэх юм сургалтуудад нь ингээд орж байгаарай гэж зөвлөх байна. Энийг одоо би төрүүлж очсон учраас чиглүүлэх сургалтандаа суусан учраас хаанаас ямар ажил олох вэ гэдгийг эрт мэдэж авсан. Энэ бол нэгдүгээрт одоо тухайн орчинтойгоо танилцах боломжийг өгсөн. Хоёрдугаарт би анх одоо бусад хүмүүсээс төрүүлж ажилд орох өргөдлөө өгөөд ажилтай болсон л гэсэн үг. Тэгэхээр энэ манай Зүүн Орегоны их сургууль тухайн үед бол Aramark гэдэг энэ хоол уны одоо кейтеринг үйлчилгээ үзүүлдэг энэ том байгууллага одоо манай Зүүн Орегоны их сургуулийн оюутны гуанзын үйлчилгээг бол хариуцж исэн. Тэгээ Aramark компани бол дэлхийн олон улсад бас үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн одоо юу гэдэг оюутны одоо кампусуудаар гэлтгөө, оюутны отгонуудаар гэлтгөө ингээд том байгууллагуудыг одоо хүн ихтэй ямар байгууллага байна, одоо өндөр насны асрамж байна уу, бүр шорон одоо юу гэдгийг хаана хэрэгцээ ажил байна, тэнд хүнсний одоо ингээ үйлчлэгийг өгдөг байсан юм билээ. За тэгээд миний анхны ажил бол KitchenAid буюу галтгооны туслах гэдэг энэ ажил байсан. Тэгээд би чинь хамгийн түрүүл одоо хурдан ажилдаа орох. Тэгээд сургуулийн дээр их сургуулийн энэ байран дээр байсан учраас надад бол сургуультай ойрхон тэгээд үнэхээр боломжийн санагдсан. Тэгээд яг хөө мэдээж дараагийн ажлууд бол гарч ирсэн. Гэхдээ нэгдүгээрт би энэ ажилдаа тууштай ингээ байгаад ямар ч гэсэн ажилтаа болчихно гэдэг чинь том амжилт бол надад бол байсан. Тэгээ хоёрдугаарт одоо энэ хоолны үйлчлэгээнд ингээд ажилд орсон маань бас дахиад азтай хоолны талаар би бас санаа зовох зөвлөхгүй байсан гэсэн үг. Тэгээ Aramark-ийн одоо энэ компанид би ингээд галтгооны туслах гэдэг ажилд ороход хамгийн нэгдүгээрт Орегон мужийн одоо хүнсний аюулгүй байдлын сургалтыг 40 минутаар ингээд сургалтанд онлайнаар сургаад тэгээд ажиллаа эхлүүлж исэн. Тэгээд тэр үед бол манай ахлах тоогооч Брэт гэдэг хүн байсан. Брэт маань одоо бүхэл одоо асуудал одоо ажлыг хийхээс өмнө одоо яаж хийх үү гэдгийг зааж өгөөд ингээд явж исэн. Тэгээд би чи нөгөө анх ажилд орж байгаа хүн чинь яг ажил хамт олон гэж юу вэ гэдгийг бас яг сайн мэдэхгүй ойлгохгүй. Гэхдээ ямар ч лээсэн оюутан би ажил хийх ёстой л гэсэн тийм ойлголттой байсан учраас тухайн ажилдаа орсон. Тэгээд юу гэдэг нөгөө аюулгүй ажиллагааны сургалтын зааварчилгаагаа авсан болохоор тэгээд нөгөө хийсэн зааварчилгааныхаа дагуу ингээ хийгээ явсан. Тэгээд манай оюутны гуанзанд чинь тэр үед одоо оюутны хоолны газар л гэж ярих юм л да 400-аад хүн үйлчлүүлдэг байсан. Өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол гээд тэгээд дээрэс нь
энэ үйлчлэгээнд нь одоо юу гэдэг 400 хүний хоол салаат одоо тэр жимсийг нь одоо хэрчиж тавина гэдэг чинь бас их нэлээд том ажил байсан юм билээ. Тэгээд мэдээж янз бүрийн том төхөөрөмжүүд байна. Одоо тий бүгд л одоо stainless steel одоо ийм гоё яг ийм зориултын ийм том төмөр тогоо одоо хэрэгэлдэг юмнууд нь ч гэсэн их өөр байсан учраас би яг одоо тухайн зааварчилгааг нь бол аюулгүй байдлыг хангаад ингээ явхад одоо ингээ эргээгээ бодоход те бид нар чинь гэртээ хоолоо хийгээл ингээл наас нөхдөөрөө ер нь гэр бүлээрээ ингээ хоол хүнс хийж яхад бас те төдийлэн бас яг гайгүй ингээд хийгээ сураад дадсан байдаг. Гэхдээ яг ингээ их хэмжээгээр ингээ хийхэд бас ямар үйл ажиллагаанд юуг анхаарах вэ гэдгийг бас тий яагаад ийм одоо юу гэдгийг хөргөгчөнд байх хэвээр гэж гэх юм уу яагаад гарын ариун цэврийг сахих хэвээр одоо яагаад төмпөн сав шангаа ингээд яг зөв температурт ариутгаж зөв угаах хэвээр гэдэг ч юм уу тэр мөрийг бүгд ингээд сурсан. Тэгээд энэ дээр би бас яг одоо ингээ эргээгээд бодохоор миний ингээд ажил мэргэжлийн хувьд те аюулгүй ажиллагаа ямар одоо хэрэгтэй юм бэ? Эрүүл ахуй гэдэг юу чухал юм бэ гэдгийг те юуг одоо хийх ёстой юм бэ? Хамгийн энгийнээс гараа угаахаас эхлэн сав суулгаа зөв угаахаас эхлэн тэгэл нөгөө хүмүүсээ арилгаа жимсээ хэрчиж дуусчаад тэр тухайн ажилласан орчноо цэвэрлээд те дараа нь хүн эрэхтэй ингээд эмх цэгцтэй байна гэдгийг бас ингээд сурч ирсэн юм да. Тэгээд энэ дээр бас тийм бас хоёрдугаарт ингээд нэг сонирхолтой юм юу гэхээр ингээд галтгооны дэргэд тийм ингээд халуун тогооны дэргэд одоо жишээлбэл ингээд гомонтой хоорох хийх ч юм уу эсвэл омлет хийгээд ингээд 100 аюутанд ингээд хийгээд үйлчлээд ингээд явж штэ хоолыг нь аяглал тэгэхэд халуун тогооны ингээд нүүрний одоо дэрэгдээс ингээд халуун тос ингээд уур ингээд савсаал байж хахад бас тухайн орчинд тий дааван хувцс өмсөх одоо юу гэдгийг агааржуулж яагаад чухал вэ? Тэр бүгдний ер нь бол галтгооны ажилч хоол хийдэг хүмүүсийг нэлийн хүндэлсэн. Би одоо ч гэсэн ерөнхийдөө ингээд өөрөө л хийгээг болвол хоолыг хийж өгч байгаа хүмүүстээ бас талархаж тэгэж баярлж иддэг. Тэгээд тийм мэдээжээр энэ аюулгүй ажиллагааны талаар дахиад ярихад ингээд жишээлбэл ингээд жимс ингээд юм хом зүсэх байлаа гэхэд энэ чинь ийм төмөр ийм торон бээлийн өмсүүлээд тэгээд дээрээс нь хүнсний юм одоо ингээ нөгөө бээлийн өмсүүлээд тэгээд ингээ юм хумаа хэрчээ явах. Тэгэхээр чи нөгөө гар мараа эсэх нь тэгж айх аюулгүйгээр юмаа бас болгоомжтой зөв ингээ хийгээд явахыг бас тэгээ сурж ирсэн. Надад бол яг тэр төмөр бээлийн өмсөх их юм эртний баатар болчихж байгаа юм шиг тийм гоё сэтгэл төрүүлж ирсэн. Тэгээд одоо юу гэдгийг хэрвээ та бүхэн оюутан болвол тий эсвэл анхны ажилдаа ингээ орж явахад юу одоо сонин содон байсан бэ? Тэрийг бас сэтгэлээр доор бичиж үлдээгээрээ бусад хүмүүс ч гэсэн бас уншаад бас юм сурах баха гэж би бодож байна. Тэгээд бас эргээгээд хэлэхэд миний сувгийг хэрвээ та бүхэн захиалаагүй бол лайк, subscribe хийгээд өгөөрэй. Тэгээд баярлалаа. Тэгээ шинээр ирсэн одоо бас захиалагчтай өөрийгөө танилцуулахад намайг 50 гэдэг. Тийм болохоор би 50-аас 50 гэдэг ийм сувгийг 50 амьдралыг Монголдоо гэсэн уриатаагаар эхлүүлсэн. Одоо шинээр нэг ураа нэмсэн нь юу вэ гэхээр 50 амьдралыг та бүтээнэ гэсэн үг. Тэгэхээр хэрвээ ингээд сайхан ажилтай, орлоготой тий зорьсон зорилготой хүрье гэхэд заавал ажлыг голохгүй. Би болоод тий одоо ингээд 10 20 жил ажилтсны дараа ингээд харахад миний анхны ажил бол ингээд ийм галтгооны бэлтгэгч байсан гэд энийгээрээ одоо би бас бахархаж авдаг. Яагаад тэгэхээр надад оюутан байхад хоолтой тэгээ миний анхны ажил байсан болохоор бас сайхан байдаг. Тэгээд ингээд энэ тент ингээд явж байгаа кейтеринг үйлчлэгээ үзүүлж байгаа ч юм уу хоолны үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүст би бас тэгээд ерөнхийдөө талархууштай байдаг. Тэгээд хоол хүнс хийж байгаа хүмүүст та бас бодоод үзээрэй. Өөрөө одоо ямар их хүч хөдөлмөр хүмүүс одоо гаргаж тий хоол хүнс хийж бэлтгэдэг вэ гэдгийг бас бодож үзээрэй. Тэгээд ээжтэй, гэр бүлтэй, аавдаа татны хүнтэй тий баярлаа гэж хэлээрэй гэж хэлмээрээ. За тэгээд нэг сонирхож бас нэрээ сонирхуулж хэлмээр байсан 3 дахь зүйл юу гэхээр одоо жишээл ийм аюулгүй ажиллагаа хүнсний аюулгүй ажиллагаа гэхээр ингээд халтардгүй гутал тий битүү гутал байх хэвээр дааван хувцас байх хэвээр ч гэх юм уу тий тэрийг ажлын өмд одоо цамц
өмд цамц хормогч одоо ажлын готлыг бол бас цаанаас нь өгч исэн. Тэгэхээр надад тэр бас үнэхээр бас гой санагдчихсэн юм би чинь шинээр ажилд орсон шинэ гутал өгөөл тэгээд эсвэл өөрөө худалдаж авч ил ямар ч байсан л нэг хаарах халтардгүй гутал гээд ажлын гутал захиалж авч ирсэн шиг санаж байна тийм. Тэгээд өөрөө пүүзээ юмсэ тийм. Тэгээд нөгөө нэг яг ийм гутал байх хэрэгтэй гэд манад Брет тоогооч нэрээ захиалж өгч ирсэн юм байна. Тэгээд тэр халтардгүй гутлыг ингээ өмсөөд тэгснээ бас нөгөө давхар ингээд нөгөө юм яг хоолны халуун тогооны өмнө зогсоход удаан зогсохно гэд 1-2 цаг зогсохно гэд доор нь ингээ юу гэдэм хоол хийж байгаа юм галтгоонд ингээ эрзэний шалгавчнууч тавьчихдаг байсан. Тэр нь ингээд яг аюулгүй ажиллагааны гутал өмссөн дээрээс нь зөөлөвчтэй эрзэний шалгавч дээр зогсож байгаа учраас удаан зогсоход хүртэл бас их хөвтэйхэн тухтай байдаг байсан. Тэр бас надад их гой санагддаг байсан. Яг одоо ийм томоохон чейн сүлжээнд ажилд орохоор бас тийм байдаг гэж магадгүй. Гэхдээ бусад ийм жижиг галтгоонд одоо жижиг ресторант ийм юм хүмүүс байдаг эсхийг бол би мэдэхгүй байна. Монголд бас ямар гэдгийг та бүхэн бас бичээрэй. Бас бусад хүмүүстэйгээ хуваалцаарай. Хамгийн гол нь яг миний анхны ажил гэдэг утгаараа энийг ингээд та бүхэнд ингээд ярьж хуваалцах гэсэн юм аа. Тэгээд заавалчгүй одоо тэг зөвхөн одоо гадаадд гэлтгүй Монголд ч гэсэн одоо та нар тий өөрсдийнхөө хөдөлмөрийн тухай одоо хуулиар хүлээсэн ажил олгогч чинь одоо ямар эрх үүрэгтэй чи ажилд нь одоо ажилд орж байгаа хүний хувьд ямар эрх үүрэгтэй яах ёстой юм гэдгийг бас мэдэж аваарай гэж хэлмээр байна. Энэ дээр одоо амралт, чөлөө цайг, цалингийн зөв одоо тий одоо юу гэдгийг татвар матвар төлөх, хууль эрх зүйн тэр чөлөө авах янз бүрийн тэр юмнуудыг нь байгууллагын дотоод журмаас гадна хөдөлмөрийн тухай хуулиас ингээ мэдэж аваарэ гэж би та бүхэд зөвлөмөр байна. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө анхны ажлын тухай ингээ та бүхэндээ ингээ хуваалцж байгаадаа баяртай байна. Тэгээд өөр одоо ямар бичлэгүүд үзмээр байна. Одоо юуны талаар мэдмээр байна. Тэрийгээ та бүхэн сэтгэлээр бичиж үлдээж агаарай. Миний Instagram хаяг маань бас адилхан тайвнаас гэж байдаг. Би Instagram бас өөрийнхөө энэ суугаар одоо мэйл хаяг маань бас байгаа. Тэн дээр бас та бүхэнд хариулж одоо өгөх завтай одоо бичлэг хийх боломжтой болоод ирээд ингээ явж байна. Тэгэхээр та бүхэн бас лайк, subscribe хийгээрэй. Тэгээд ямар одоо бичлэг үзмээрэн тэрийг бас одоо саналаа өгөөрэй. Тэгээд тайван амьдралыг хамтдаа одоо бүтээцгээе. Тэгээд дараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.